Ихэд төлөө эрүүл угаарай. Эрүүл агаараа нэвтрүүлэг пүрэв гариг бүрийн 15 цаг 5 минутаас таны эрүүл мэндийг дэмжих олон төрлийн агуулгыг хүрэхэд бэлэн боллоо. Ажил амьдрал байнга ундарч эрүүл мэнд үргэлж дундардаг учраас өөртөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл угаарай. Эрүүл агаараа нэвтрүүлэг пүрэв гариг бүрийн 15 цаг 5 минутаас таны эрүүл мэндийг дэмжих олон төрлийн агуулгыг хүрэхэд бэлэн боллоо. Гэр бүлийн радио 104.5 84.5 суваг дээр биднийг шимтэн хамтдаа байж шимтэн үзэж хамтдаа байдаг сонсогч үзэгчдэнд яг энэ цаг мөчийг радиогийн 2 дугаар эфирээс хүргэж байна. Ингээд сэтгэл зүйч баясгалан гэрэл судлаач инх цолон миний бие яг энэ цаг мөчид эрүүл байгаараа нэвтрүүлэг дээр ажиллахад бэлэн болон 2 дугаар студидтэй бит хоёр суусан байна. Тэгээд үзэгчд хийгээ сонсогчтой энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Та биднийг сонсохоос гадна үзэх боломжтой. Гэр бүлийн радио 104.5 гэсэн хайлтыг Facebook дээр хийх юм бол манай радиогийн пэйж шуудаар нэвтрүүлэг маань дамжуулагдж байгаа учраас энэхүү нэвтрүүлэгтэй маань хамтдаа байгаарай гэж уриалмаар. За ингээд басаагчтай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Эрүүл байгаараа нэвтрүүлэг маань одоо эрүүл мэндийн нэвтрүүлэг гэхээс илүү те зөвхөн одоо эмч мэрэгчлэтнүүд ороод за таны өвчний талаар ярихаас илүү амьдралд одоо ямар зүйл дээр бид нэр эрүүл байх хэрэгтэй байд юм бэ гэдэг сэдвийг онцлог хөндөгөөрөө үнэхээр одоо ялгаатай онцлогтой нэвтрүүлэг. Тэгээ өнөөдөр цомоо битэрийн хувьд эрүүл бодлын талаар ярих гэж байгаа. Яг эрүүл бодол гэж одоо тий ямар зүйл байдгийг энийг бид нар өдөр тутамдаа амьдралдаа хэрхэн одоо бий болгох юм. За эрүүл бодолтой байснаар хүний бие болон сэтгцэн эрүүл мэндэд ямар нөлөөтэй байдгийг гэдэг талаар ярих гэж байна. Тэгэхээр 9986 104 5 дугаарыг утас шуудаар нээлттэй. За гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримээр хүрч байгаа. 104 5 84 5 гэсэн долгион дээр бас их шиглэж байна. Тэгээ эрүүл байгаараа нэвтрүүлэгтэй маань хамтраад эрүүл амьдралын одоо бүхий л талын одоо хив маяг бүхий мэдээллийг өгье гэж байгаа бол манай маркетингийн 88 66 104 5 дугаарыг утсаар холбогдож болно. За эрүүл бодлын талаар өнөөдөр хоёлаа 15 цаг 45 минут хүртэл ярих нэ. За тэгээд сонсогчд маань бас гоё орж ирээд дэмжиж өгөөрэй үзэгчд маань тий. Сонсогчд маань холбогдоод үзэгчд маань бас комментүүдийг бичээд хамт байгаараа. Тэгээд эрүүл байгаар нэвтрүүлэг маань өөрөө мэрэгжлийн эмчнэр, тасгалжуулагч, коуч тий одоо нөгөө хоол зүүч гэдэг ер нь эрүүл амьдралын хэмнэлт уриалгах тэр яриа агуулгууд хүрдэг. За дээр нь нэмээд ялагч нар гэж байгаа. Өөрийгөө магадгүй альва асуудал дээр, эрүүл мэндийн талбар дээр эсвэл эрүүл байх байдал дээр ялсан тэр туршлагатай амьдралын төвхтэй хүмүүс манай нэвтрүүлэг 109-оор ингээд оролцох шаардлагатай хүмүүсээ гэсэн үг. Тэгэхээр энэ утгаараа өнөөдөр сэтгэл зүйч, сэтгэл судлаач баясгалангаа урьсан байна. За баярлалаа. Яг одоо нөгөө эрүүл байх тал дээр яг тэр бодол санаа гэдэг чинь бидний маш том хүчтэй одоо тэг хэсэг штэ тий. Би яг юуг бодож чинь нөгөө бодлыг хязгаарлахгүй нөгөө бодлыг ингээд контролдохгүй болвол бидний бодолч ястай өшин ширээ юм ингээд боддог штэ. Баг залуу багт маань гихч маань тэгдэг гэсэн маш их юм боддог гинэ. Бүр overthinking буюу бүр юм бодох эмгэгтэй юм шиг тийм хэмжээний айгүй хэм боддог. Тэгээ тэр бодлууд ингээд шүүгээд харах юм бол маш олон бодлууд байгаа. Тэгээ энэ бодлууд маань сүултээ намайг өөрийг минь айгүй цуцаадгаа гэж аахгүй. Ингээ харах юм бол эрүүл амьдрахад маань нөлөөлөхгүй юм бол тэгвэл энэ бодлыг бид нар цэгцлэх хэрэгтэй тий. Яг нөгөө энэ маш их бодолтой, маш их зүйлийг бодно гэдг нь эргүүлээд бас яг хэрэгцээгүй шаардлагагүй тэр олон худалдаа авалтыг хийдэг хүн шиг. Эсвэл тэр олон харилцаа дунд одоо явдаг хүн шиг санагдчих байгаа хгүй. Гэтэл нөгөө бодол гэдэг маань нүдэнд харагддаггүйгээс болоод бид нар нэг төдийлөн ач холбогдол өгдөггүй, анхаардаггүй болохоос биш. Энэ яг л бидний хүчийг тарамддаг эсвэл хэрэггүй шаардлагагүй болоод бидний зовоодог тэр зүйлтэй яг ялгаагүй гэдэг энэ агуулгаар энэ өнцгөр бас ингэж харж ярилцмаар байгаа. Тэгээ манай сонсогчид бас яг өөрсдийнхөө үзэл бодлыг лайв мандор чөлөөтэй илэрхийлээрэ мөн 9986 104 5 гэсэн утас маань байгаа. Даваа саран баярагч маань орж ирсэн байна. Өдрийн мэндэ. Өдрийн мэндэ гэсэн байна. За өнөөдөр яг эрүүл бодол, эерэг бодол, зөв бодлын талаар ярих гэж байгаа тий. Тэгээд мэдээж яг ингэнгүүт хүмүүс дандаа л одоо зөв сайхан юм бодоол тий. Дандаа л гоё эерэг зүйл боддог гэж юу байсан юм бэ? Үргэлж өөдрөг хүн хизээч байдгүй штэ гэл ингээл эсрэгцүүлдэг штэ. Тэгэхээр мэдээж үргэлж өөдрөг юм бид нэр бодож чадахгүй. Цаанаасаа угаасаа чадахгүй. Ягаад тэгэхээр нөгөө өдөрт 6,000-аас 60,000 бодол тархитлагууд маань эргэлдээд байгаагийн бараг 80% нь
сөрөг бодол байдгаа гэж ярьдаг штэ тий. Тэгээд тэр маань ингээд тархины нейронууд буюу ингээд холбоосууд үүсээд нөө сөрөг бодлоод бол дараагийн холбоос үүсэл дараагийн бодлууд бодогддог гэдэг шиг тий. Хэрвээ эерэг бодол үүсвэл нөө эерэг нейронууд маань хоорондоо холбогдоод явна гэдгийг бол хүмүүс одоо маш сайн мэддэг болсон гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ та тий мэдээч өдөр болгон дандаа сайн сайхныг бодоод эргийг бодоод өөдрөг байж чадахгүй ч гэсэн бодлоо бол өөрчилж болох юм аа гэдгийг л өнөөдөр хэлж өгөх гээд байгаа тий. Бодлыг бид нар өөрсдөө захирч чадна, удирдах чадна тий. Тэр бодлоо бас тунгаан бодоод ажиглаад анзаараад би нэг иймэрхүү зүйл бодох гээд байгаа юм биш үү? Ингэж би сөрөгшөх гээд байгаа юм биш үү гэж бодоод тэрийгэ засаж залруулах боломж бүрэн дүүрэн байдаг штэ тий. Тэр талаар ярина гэсэн. За тийм шүү. Манай сонсогч үзэгчийн хувьд бас тий яг энэ дээр ямар үзэл бодолтой байдаг вэ? Ямар туршлага байдаг вэ? Тий ямар зүйл дээр алдаж онж исэн бэ? Энэ талаараа гоё бичээд эсвэл холбогдоод ярилцъя. За тэгэхээр эрүүл бодол гэдэг маань зүгээр л нэг одоо юу түрүүний хэлсэнчлэн дандаа өөдрөг бай гэсэн үг бол биш те. Харин нөгөө одоо бодит байдлыг зөвөр харах те, нөхцөл байдлыг зөвөр үнэлэх. За магадгүй зарим талаараа стрессийг зохицуулах те. Би ингээд энэ зүйлийг бодоод тахаар би ингээд стресстэй байна. Тэгэхээр энийг бодхоо болийч гэдэг юм уу те. Эцсийн дүндээ нөгөө стресс нөлөөлөх. За өөртөөгөө зөв ярилцах, өөртөөгөө зөв ярилцаж өөрийгөө илэрхийлнэ гэдэг бас стресс айгуу нөлөөлдөг шүү дээ. Адилхан асуудлыг зүгээр харахад нөлөөлдөг. Итгэл найдвараа хадгалах, нөгөө талаараа олж авах те, шийдэл төвтэй сэтгэх тэр чадвараа гэж хэлж байгаа. Тэгэхээр ингээ харахаар яг энэ нөгөө бодлыг удирдах, бодлыг зохицуулж чаддаг байна гэдэг нь биднийг одоо тий яг ийм хэвийн тайван амьдрахад нөлөөлдөг ийм хүчин зүйлүүд байгаад шүү дээ. Аймаа яваарэ. За аймаа явж гин. Нэг хэсэг сул байна уу те? За жоохон өндөр чанга болгоод тий. Нэг хэсэг ч яах вэ? Нэг тийм юутад нийтэлтэй таалтахгүй юу? Тэгээд гисэн чинь сугалдаг газтай одоо ингээд суглаанд хождог хүмүүсийн талаарх юм судалгааны нэг юм баримт байхгүй. Тэгээд тэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг ямар хүмүүс их суглаанд одоо ингээд хожих магадлал илүү одоо өндөр байдаг вэ гэвэл тухайн харсан зүйлээ чин сэтгэлээс хүлээж авдаг, итгэж үнэмшиж хүлээж авдаг төрлийн хандлагатай хүмүүс нь одоо ийм суглаанд хожих магадлал өндөр байдгаа. Тэгээд нэг тэр туршилтыг хийсэн байна. Тэгээ ямар туршилтыг бэ гэдгсэн чинь яг одоо ингээд хэсэг хүмүүсийг сонгож аваад тэр хүмүүс дотроо ингээд маш сайн ингээд нөгөө суглаанд ингээд хождог. Одоо өөртөө азтай гэж ярьдаг. Гой юм олдог. Тийм ингээд энэ ямар азтай юм бэ гэж ярьдаг штэ. Тийм төрлийн хүмүүсийг ингээд зариудаар хийгээд тэдгэр хүмүүсээ ингээд тэмдэглэсэн ингээд мэдчихэж байгаа. Тэгээд нэлээд олон хүмүүс зарим хүмүүс болохоор юу ч хождгоо. За тэгээд ингээд бүлэг хүмүүсийг байлгаж байгаа. Тэр хүмүүстэй нийтлэл өгсөн байна. Сонин гэсэн үг одоо. За тэгээд тэр сонинг өгж байгаад тэгээд тэр сонинг өгөөд нөгөө юунда юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг энэ одоо ингээд сонинг ингээ эргүүлээл ах юм бол та юу яана ингээ юм хождог болно гэдэг нэг тийм ихтгэл үнэмшил ингээ төрүүлсэн байна л та. Итгэхэд ингээ жоохон бэрх. Тэгээд ямар ч гэсэн нөгөө хүмүүс маань ингээ эргүүлээл хийсэн л байна л та. Зарим нь эргүүлж аваад маш их хуудсыг эргүүлж шантарч эхэлсэн. Энэ ингээд одоо хожих ч юм уу гүү ч юм уу те нэг ийм нэг хоёрын хооронд цаг үрсэн юм хийж хахаар өөр ч юм хийдэг юм билүү гэсэн бодлууд бас төрсэн байна. Тэгээд яг эргүүлж авах хугацаанд нь яг тэр сонингийн нэг ийм харагдах хэсэгт нь та яг энэ хэсэгтэр зогсох юм бол та одоо те яг азтан болох боломжтой гэсэн нэг тийм утга агуулга бүхий юм өгүүлбэр байсан байна л да. Тэгсэн чинь тодорхой төрлийн хүмүүс нь зогссон. Зарим хүмүүс нь өргөжлөө явсан. Тэгээд зогссон хүмүүсийг нь хараад өргөжлөө явсан хүмүүсийг нь харж зогссон хүмүүс нь дандаа ингээ юм хождог төрлийн хүмүүс байсан. Тэгэхээр харж байгаа да. Сонссон доо. Нөгөө талаар яг тэр сонссныгаа харсныгаа итгэж хүлээж авч байгаа. Тэгж бодож байгаа хүмүүс нь одоо ингээ азтан болох боломжтой. Тэгээ би энийг яг ингээ өнгөрсөн 2-7 хоногийн өмнө илүү нэг уулзалтан дээр байж байгаа. Бистэ айгүйх ингээ хождсон шүү дээ. Би өөрийгөө айгүйх тийм хождог гэж боддог байхгүй юу? Би айгүй хождсон шүү дээ. Би нүүтийн суглаанд баг 10 гаруй удаа очсон. Би 10 гаруй удаа очсон. Нэрнгэсэн. Тэгээ ямар сайн да ингээд хизээний суглаа хэлээ нэг 90 мянган төгрөг ингээд үгүй нөхөр маань нэг манай нөхөр болохоор ерөөсөн юм хождгүй байж чаад нэг 60 мянган лөө хожлоо гэхлээр айгүй бол би хожцоо гэж би өөрхийгөө нөгөө нөөтрөг ороорсон чи минийх бүр 90 хожсон байдаг байхгүй. Би зүгээр намайг зүгээр хожуулж аж төхөө гэдэг ингээд нөгөө маргалтай инээлтэд хөхөрлөжсэн. Тэгээ тэрийгээ ингээд нөгөө хэлж байгаа байхгүй. Хэлээд
би ингээ бүр айгүйх одоо ингээ би тэгтээ өөрийг ингээ хождог гэж боддгоо. Энэ нөгөө миний бодолтой. Тэр бодол ингэж өөр нөө эерэг зүйл рүү ингэж хөтлөх юм бол эерэг зүйл рүү өөрчлөгдөх боломжтой байна шүү дээ. Хэрвээ би ингээл азгүй гэдээвэл тэр чинь бас дахиад цаашаа хөтлөх боломжтой шүү дээ. Тэгсээ тэнд суужсэн залуу үжисгээс би өстой юм ингээд хождог шүү дээ. Надад өстой тийм юу байхгүй. Би ерөөсөө угаасаа тийм өгөгдөл байхгүй. Тэгэхээр хэлсэн аахгүй. Үгүй би түрүүнээс хойш чамд яриад байна шүү дээ. Чи зүгээр өөрийгөө би өнөөдрөөс эхлээд хождог болно л гэж бодсоч. Хожихгүй дээ гэд. Тэгэхээр нөгөө бодол санаан дээр яг гацаад үсээд байгаа байхгүй. Тэгээ тэр хүн тэгж бодож байгаа учраас хизээч хожихгүй. Тийм шүү дээ. За тэгвэл ягаан зааны тухай бити бодоорой гэх хүмүүст хэлээ тий. Туршилт хийдүүлээ. Ягаан зааны тухай бити бодоорой. За. Чи бодсон уу? Бодсон. Ягаан зааны гингүүт чинь би эхлээ ягаан юу илээ ягаан заан багтаа. Эхлээ ягаан зааны тухай бити бодоорой гэд. Тэг хүмүүст хэлэнгүүт одоо ингээд шуудхан заа гингүүтээ шууд ягаан заан төсөөлдөг үсттэй. Тэгдэг. Тий. Ингээд энэнийг болохоор энэ судалгааг болохоор энэ хөгжилтэй бодлын талаар судалгааг болохоор сэтгэл судлаач Даниэл Вегнер гэж хүн хийсэн байгаа юм. Тэгсэн яалтчгүй хүмүүс бол шууд л ягаан зааныг бодсон. Тий эн чинь ингээд бодхоос аргагүй байхгүй. Бити бод гих тусам бодож идэг тий. Тэгэхээр ингээд чи санаа зовхгүй, чи уурлахгүй, чи алдаа гарахгүй гэдэг ч юм уу тий. Тэр болгоныгоо ингээд магадгүй бодоодох юм бол тий за чи санаа зовхгүй шүү өнөөдөр тий хүүхдүүдийн талаар санаа зовхгүй. Хүүхдүүд маань нас биеинд хүрсэн том гэдэг ч юм эсвэл хүүхд маань одоо өөрийгөө аваад явах хэмжээний хүүхд болсон учраас тэр өөрийнхөө асуудлыг өөрөө шийдчихнэ. Энэ дээр санаа зовхгүй шүү. Эсвэл тий за хүү маань ингээд ах юм бол тэгээд ах юм бол би энэ удаад би уурлахгүйгээр амьсгаа авч агаад хүүтэйгээ уурлахгүйгээр харилцсан шүү гэдэг ч юм уу тий. Яг тэр санаануудыг ингээд дотроо бодоод хийвэл хүн туршиж чаддаг тий болдог шүү тий дээ. болдог байхгүй юу. Тэгэхээр яг ийм хөгжилтэй судалгаа байгаа юм. Ягаан зааныг бити төсөөл. Ингээд төсөөлдөг шиг тий. Чи өнөөдөр бити санаа зовоорой. Хүү чин чаднаа гэд хүүтэй итгэхэд тэр бодол ингээд яг бодит биелэлээ болж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд аль хизээний энэ одоо мэрэгжлийн тий шинжлэх ухааныхан маань ингээд баталсан хийцэн байгаад байна. Тэгэхээр бидний бодол гэдэг бол зөвхөн толгойд эргэлддэг зүйл биш, харин бодол бол тархинд тохио болоод биеэр дамжиж нөлөөлдөг энэ зүйл байх нэ. Тэгэхээр яг энэ мэдээллийг сонсоол бас яг ингээд өөрийнхөө бодол дээр ажиллаж шалуухан шиг барьж авч тэ энэ оролдлого хийж чадах юм бол бид нар альва суглаанд тэ 100% хожихгүй ч гэсэн тодорхой хувьд одоо ингээд хожих боломжтой. За ондоо өнөөдрийн эрүүл байгаараа нэвтрүүлэг дээр яг энэ сэтгэл зүйн талаасаа бид нар яаж тэгвэл эрүүл байх юм бэ? Бодол санаагаа бүгдээрээ зэгцлээ эрүүл тий. Өнөөдөр Баясаа цомоо хоёр бол ерөөсөө нөтийн суглаанд хожих арга зааж өгч ш. Нөтийн суглаанаас цаашлах юм бол тий. Таны одоо бодол эрүүл байх юм бол за бодол эерэг зөв болж тэрийг удирдах чадах юм бол бид нар бодлоо удирдах чадахгүй алдвал тэгэл ууралсан бодлороо хүн зохиод тий. Нөгөө нэг юу лээ цагдаагийн газрах чи ерөөсөл нэг хором хүлээгээл тий. Тийм аяныг ингээл зохион байгуулж ясан шиг та уурлаа нэг хором л хүлээчих. Бүнзгийн амьсгаа авчих. Тэгвэл уур чинь багасна гэдэг шиг. Яг тэр тархинд болоод байгаа үйл явц аахгүй юу. Тэгэхээр бид нэр зүгээр л би уурлаа, би сэтгэл санаагаар унчлаа, би гутарчлаа гэдэг тэр үгээр л ингээд өөрийгөө ингээд залаадах юм бол тэр бодол чинь тэрлүүл чиглүүлэх учраас өнөөдөр энэ эрүүл байхад бие махбод сэтгцэн эрүүл мэндэд нөлөөлөхөд чухал зүйл байгаа учраас бид яриад байгаа. За тэгвэл ямар байдлаар илүү сайн давуу талтай вэ те? Эрүүл бодол бодож чаддаг, бодлоо удирдах чаддаг, удирдсныхаа дагуу үйлдэж чаддаг хүмүүс стрессийн дааврыг бууруулж чаддаг байна. Өөрийнхөө хувьд тий. За кортизол гэх нэг хүмүүс бол одоо бүр ингээд амны уншлах шиг сайн мэддэг болсон баг. Бөөрийн одоо дээрээс ингэж ялгардаг даавар гэж тий. Тэгэхээр яг стресстэй үед бол хүний биед энэ даавар ихсгээд байдаг, ялгарх гад байдаг тий. Тэгвэл яг энэ хугацаанд өндөр байх юм бол тэр стрессийн даавар маань ялгараад их болчих юм бол номер 1 даралт ихсдэг. 2 дархлаа сулардаг тий. 3-т нойр алдагддаг. 4-т сэтгэл санааны хямрал, донсолгоонд ордог савлгаанд 5-т одоо жин нэмэх эрсдэл өсдгөө гэж ярьдаг штэ тий. Хэрвээ та энэ дээр бодлоо өөрчлөөл стрессээ зөв удирдах чадах юм бол арай илүү тий асуудлуудыг өөрөө шийдээд нөгөө нэг бодлын нейронууд маань тархинд байгаад байгаа нейронуудын маань холбоосод гоё байдал руу ингээд холбогдно гэсэн үг тий. Тэгэхээр энэ дээр л ингээд дадларжуулъя. Тэгээ бас нэг юм судалгаа хийсэн байсан. За тарих хоосон сухаас айдаг гинэ. Тэгээд тэр нь яасан бэ гэсэн чинь ер нь ингээ хүмүүсийг тэр судалгаагаар өрөөнд нь ганцаарнг нь утас байхгүй, хөгжин байхгүйгээр зөв зүгээр суулгасан. Тэгсэн чинь олон хүмүүс уйдаад хийх юмгүй болоод маш тухгүй болсон.
За тэгэнгүүт нь зарим хүмүүс өөрсдөө цахилгаан товчуулахтаа одоо цахилгаан зохиолох товчийг дарсан. Тэнд товч байсан тий. Тэнгүүд дарсан байгаа. За яагаад вэ гэхээр тарих ингээд юу ч хийхгүй байхаас илүү ямар нэг өдөөлтийг ингээд хүсэж идэг байх нь ш. Нөгөө нейронууд маань хоорондоо сөрөгч байсан эргэж байсан хамаагүй нийлж яхахыг одоо хүсдэг байх нь шүү дээ тий. Тэгэхээр одоо тархийг бид нэр идэвхтэй байлгахын тулд нөгөө бодлууд эрг сөргөөрөө байгаад байгаа. Тэгэхээр сөрөг байлгахгүй тулд одоо эрэг бодлуудыг тэгвэл бий болгоход ашигтай тустай зүйлийг бодоход бид маань ашигтай гэдгийг бол энэ судалгаа гаргаад өгсөн байгаа. Тэгэхээр хүмүүс ямар нэг юм хийхийн тулд өөрийгөө тогон төртөл зохиулж үзэж штэ тий. Уйдсандаа. Тэгэхээр тэр одоо тархи нь зүгээр суухаас айгаад байгаа юм бол тархи зүгээр сууж чаддаггүй юм бол эрэг бодлуудаар тэгвэл тархиад сэнэглэе тий. Стресст өртөхгүй бай. Нэг хэсэг яг одоо за 10 жилийн өмнө юм болоо бодлын хүч гэдэг нэг юм season айгу давлгаас юм шиг санагдчихаа. Ном хүртэл байсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр нөгөө тэрийг хаана тухайн үед би Эрдэнэтэд байлаа амар их ингээд хотоос сурагч багш ирээд тэгээд Эрдэнэтийг бүр ингээд хяарвасан гэдэг шиг хэвээр хамруулаад тий. Тэгээд дандаа нөгөө ийм төрийн өмчт албан байгууллагуудаар ороо сургалт хийгдээд тэгээд тэр нөгөө ажилчид нь тэгдэг гинэ гэл ингээд ярьжсэн. Яг энэ бодол маань тодорхой миний амьдралд хүч нөлөө өгнө. Тийм учраас бодлоо ингээд удирдаа гэдэг нэг ийм үг амар Европсын санагдчихсан байхгүй. Тэгээд энэтэй холбоотой бас дараа нэг өөр сургалтын дээр нэг тийм жишээ сонссон. Тэгээд тэр жишээ болохоор юу байсан бэ гэхээр зэрэг хоёр найз ингээд уулзаад тэгээд найзтай болохоор ингээд найз бүсгүйтэй нөгөө нөхөртөөгөө харилцах айгу тавгүй байгаа. Ер нь энэс үүдээ салах талаараа ингээд айгу хуваалцсан байна л та. Тэгээд чи найз нь болохоор юу гэж хэлсэн гэхээр найз нь чиний одоо сэтгэл санаа ингээд зовж байгаа хэцүү байгааг айгу сайн ойлголоо. Гэтэ миний найз ингээд юу ягаараа өөрийгөө аягүй сайн удирдаа. Тэгээд ер нь ингээ бүх юмыг болохгүй бүтггүй гэж харахаас илүү болно бүтэн гэдгээр нь ингээд хараа. Тэгээд хойл аягүй гой зүйл төсөөлье гэд. Тэгээд тэр зөвлөж байгаа найз болохоор яг энэ бодлын хүчийг ингээд ер нь бол найзын амьдралд хэрэгжүүлэх гэдээсэн байна. Тэгэхээр бүх зүйл нь дандаа сөрөг юм ярьжсэн гэж байгаа байхгүй. Нөхөр маанч болохгүй, ажил маанч болохгүй, би өөрөөч болохгүй, амьдрал маань болохгүй, хүүхэд маань болохгүй, аав ээж маань болох миний амьдралд болж байгаа зүйл бүр юу ч алга гэд. Тэгээд тэгэхээр миний найз гоё юм бод гэд. Тэгээд хоёул одоо нэг юм бодъё гэд. Тэгээ нөгөө найз юу гэж хэлсэн гэхээр зэрэг яг одоо нэг юм төсөөлөд бодоорой гэж. За одоо ингээ сонсогчд маань ч гэсэн бас ингээ бодоод төсөөлөд гоё зүйлийг төсөөлөд. Тэгээ тэр найз юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг улаан лайл гэж хэлсэн байна. Улаан лайл. Тэнгүүтээ дахиад нэг ингээд хоёлоо юм ярьж чад ясан чи тухайн үедээ энэ нөгөө нэг Америкт бас үйл явдлахгүй нэг юм улаан ямар тухайн үед гарч ирсэн нэг машины нэрэлсэн тэр машин марцчихсан. За одоо тэгээд хилээд тэгээд ингээд тэр хоёр өнгөрсөн. Тэгээд нөгөө найз юу хэлсэн бэхээр саяны бодсон бодлоо ерөөсөө мартахгүй дахин бодоод байгаарэ гэж ингэж хэлсэн байна. Тэгэл нөгөө бүсгүйч ингээл юм л болол улаан лайл идэж гин гэж бодоол авж гин гэж бодоол хацлаа гэл шүүсэн цацлаа гэл тий амттай эсгэлэнгийн идчихлээ шүүс насаараа цагаан плаж маань ингээ улаан лайлны шүүс зөлгөө чи арилдаг юм байна штэ гэл бүх талаараа бодсон гинэ. Тэгээ бодоод ингээд яжсэн чинь нэг хэсэг хугацаанд хэдэн өдөр мартчих гинэ. Тэгэхээр би нэр улаан лайл ингээд бодсон штэ тэр маань ингээд яасан болтоо гэж бодцоод яг ингээд машин бариа гарсан чинь урталт нь ингээд нэг машин гүйц төрүүлээд гэрлэн тохиомдоор зогсохдоо ачааны машин дүүрэн улаан лайлтайсэн гин. Тэрийг хараад гайхсан гинэ. Энэ ингээд за санаандгүй юм бас байж болох юм те. Гэхдээ ямар ингээд санаандгүй байсан ч гэсэн энэ ингээд хүчтэй нөлөөлж байна гэж. Тэгэхээр одоо энд нэг ийм агуулга гарч ирэх гэдэг шин. Өөрөөр хэлбэл бид нар тэр зүйлийг ингээд сайн дахин дөрвөн баясаагч маань хэлжсэн. Бодоод авах юм бол тэгээ бодоод тэр амьдралд маань таарлах юм бол айгу тотон санагдана. Би энэ улаан лайлыг одоо нэг машин авахар тэгдэг штэ. За 150 Prada-тай боллоо гэж бодъё. Тэнгүүтээ дандаа Prada-нуудыг ингээд ажиглаж эхэлдэг штэ. Та тэрийг ингээд яаж тэг те. Нэг өөрч авчгаа яг тэр машинууд харагддаг. Тэгэхээр яг бодол санаа гэдэг чинь бидний нөгөө болохгүй байгаа тэ бидний амьдрал байхгүй байгаа тэр зүйлсүүдийг ойртуулдаг зүйл тарих үргэлж сануулад байна гэсэн үг нөгөө дохио өгöd. Тэгээ нөгөө бүсгүй нэрээ би нэг юм үгүй улаан машиныг тэгээд одоо бодсон юм байна. Үгүй нэрээ эн чинь найзын маань хэлсэн үнэн байна уу да гэж бодонгуудаа за одоо яг тэгвэл улаан өнгийн тэр машиныг бодно гэх. Тэгээд бодоол нөгөө машинаараа зугаалж явж салхицдуулаад үснэ ингээл хийсэл намраал те тэгэл ста нэрээ сигналтаал ингээл аялаар явж гин гэж бодоод гэртээ ороод
бичсэн чинь хажуу талд нь ингээ хажуу талын айл ингээд нэлээд чимээ гараад гисэн гинэ. Тэгэхээр юу чимээ юм болоо гэж цонхоор ингээд онгоолгоод харсан чинь хажуу талд нь шинэ айл нүүж ирж яг нөгөө төсөөлсөн улаан машин байсан гинэ. Тэгээ юу гэж бодсон гэхээр зэрэг бодлын хүч гэдэг чинь миний бодох хэвээр, миний амьдрал таарах хэвээр зүйлсүүдийг одоо тэг ингэж ойртуулт юм байна. Тэгэхээр нөхрөө эсвэл би амьдралаа сайн сайхан байгаасаа гэж хүсчихвэл зүгээр л эн чинь байх хэвээр зүйл шүү дээ. Энийг зүгээр ойртуулъя. Дахин бодъё. Тэгэх юм бол энэ дээр төвлөрөх юм байна. Тэгээд тэр улаан машин угаасаа эрдгээрэл ирнэ. Тэрийг би хараад би энэ машиныг ботсон штэ гэж хүлээж авч байгаа шиг би нөхрөө надтай сайхан харьцаж ин гэж ботсон штэ. Яг нөхөр маань тэгж ингээ би тэрэн дээр нь төвлөрөх юм байна гэд амьдралдаа хэрэгжүүлснээс болоод тэгээд тэр бүсгөө тэр нэг бодлын бас нэг юм юутай л нэг холбоотой ном гаргасан гэд дараа нь тэрийг ингэж үчижсэн. Бодлын хүч гэж ном бол яг байжсэн тий. За тэгэнгүүт яг ингээд ямар зүйлийг бодхоос л тийшээ чиглээд байна. Тий бидний тарих ингээд дагаа тий. Тэгэхээр нэг гэсэндээ бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө удирдна гэдэг чинь байгаа байхгүй. Одоо эрүүл хэрвээ амьдрал, эрүүл мэндийн асуудал байгаа гэвэл өөрийгөө итгэрч ийн гэж бод тий. Эсвэл харилцааны асуудал байвал бит хоёр биендээ уулзраа олж ийн гэж бодч гэдэг юм уу. Хүүхдийн хадлаар санаа зовоод байвал хүүхд маань сайн сайхан явж ийн гэдгийг төсөөлж гэдэг юм тий. Тархиндаа нөгөө тэр зүйл угаасаа болно. Харин тэрийг биш нөгөө санаа зовлтууд руу төвлөрөөд шүү дээ. Тэгэхээр тэрийг санаа зовлтыг биш сайн сайхныг төсөөлөхийн тулд зүгээр бодоод ээ. Гэтэ тэр нөгөө найз бол ингэж зүйлсэн байхгүй. Улаан лайлаа идчихин, амталжин, гашуу өргөж шүүс гойжжин бүх талаар нь бод. Төсөөлөн бүр төсөөлөн тий. Тэгжээж бид нар энэ гоё нэг хүчийг ашиглана гэж тий. Тэгэхээр өнөөдрийн одоо сэдэв маань сэдэвсээ хол явцсан санагдаад эрүүл хүний битээ нөгөө яг энэ зөв эрүүл бодол эргээд бидний эрүүл амьдралд ингээд нөлөөлөх талаар яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс бас ингээд ашиглаасай. Яг үнэ. Мэдээч нөгөө нэг аюулгүй горим гэдэг зүйл нэг хүнд хүртэл ажиллаж идэг шүү дээ, тий. Аюулгүй байлгахын тулд тэгвэл гэл бас л нөгөө бодол дахиад явна, тий. Аюулгүй горим тэгвэл яг ямар үед ажиллаад байдаг вэ гэвэл нөө сөрөг тий бодлоод орж ирж байгаа үед нөө айж байгаа, имэж байгаа, тий эргэлзэж байгаа тэр үед. Тэгэд нөгөө хүн төрлөختөн чинь эртээр үеэсээ нөгөө араатай амтнаас зугтаж амьд үлдэхийн тулд нөгөө аюулгүй гормоо дандаа асааж идэг гэдэг шиг тэрнээс үүдэлтэйгээр энэ сөрөг бодлоод бол байдгаа гэж бас яриад идэг штэ тий. Тэгэхээр яг энэ аюулгүй гормыг тэгвэл бид нар дандаа асаалттай байх юм уу? Дандаа л аюулгүй горимтай ингээ явах юм уу тий? Нөгөө сос дохиог бид нар хизээ ашигладаг үлээ тий. Аюулд орсон үедээ л ашигладаг шиг. Тэгвэл яг энэ аюулгүй гормыг ч гэсэн бид нар дандаа байлгаад ах юм бол нөгөө сөрөг бодлууд л байгаад ах юм байна. Тэгэхээр тэрийг дагаал нөгөө төвшүүрчин, сэтгэл готролчин, ядаргаачин, нойргуудл чинь байгаад байгаа учраас бид нар тэгвэл тий тэр аюулгүй гормоо унтраад сурах хэрэгтэй тий. Тэрийг тэгвэл эерэг бодлуудаар унтраад сурах хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэгэхээр бидний тарих магадгүй сонссон бүхэндээ итгэдэг бол ямар сайхан бэ гэж хэлж болохгүй. Ягаад гэвэл сонсон бүхэндээ итгэлэх юм бол юм болгонд ингээл эргэшээл сөрөгшөөл тий. Одоо сөрөг зүйл ороод ирэх юм бол тэрэндээ итгэл сөрөгшөөл явна. Харин өөрийнхөө одоо удирдлагын дор байлгаад өөрийнхөө хэлж байгаа тэр үгэнд итгэдэг бол ямар сайхан бэ те. Магадгүй одоо өнөөдөр би илүү сайн хичээсэн шүү гэдэг үгэндээ итгээд цаашаа ингэ ажиллах юм бол маргааш би илүү сайн хичээх тэр боломжуудыг бас те нөхцөл байдлуудыг олж харах байхгүй. Боломжуудыг нээх байхгүй. Яг те. Тэгэхгүй өнөөдөр би хэцүү байлаа, муу байлаа, муухай байлаа, хүмүүс надтай муухай харцлаа гэд бодох юм бол маргааш яаж би хүмүүстэй харьцнаа гэж бодно те. Яаж би энэ ажлыг арданд авч гарнаа. Бараг л өглөө би яаж сэрнэ гэхээс л ихтгэж дээ шүү дээ тий. Харин тий. Яг нөгөө хоёр төрлийн хүмүүс бас байгаад идэг шүү дээ. Маш их ажил ингээ байлаа гэхэд зарим төрлийн хүмүүс нь яа гэж ихэнаа л гэж тэгдэг. Зарим төрлийн хүмүүс нь yes энэний ард гарыг би чадна тий. Улам илүү хөгчий сурыг болж л таараа гэдэг төрлийн хүмүүс байгаад идэх штэ. Тэгэхээр чи эн чинь өөрөө эргээд яг энэ дасгалуудыг энэ бодлыг хэрад гээд ажилуулдаг хэр ер нь бас энэ илүү ингэж наашлуулж ойртуулдаг те. Тэгэхээр ихтгэл найдвар эерэг төсөөл гэдэг бол хүний одоо тархлааны системтэй холбоотой ажиллаж байдаг. Тэгэхээр сэтгэл санаа зөвхөн мэдрэмж болвол биш те. Тархлаанд хүртэл нөлөөлдөг ийм хүч байгаад байна. Тэгээ өнөөдрийн бас яг энэ эрүүл байгаарэ гэдэг энэ гоё өрөөл энэ урайлга таны бодолд ч гэсэн өөрийнхөө амьдралын талаар гоё эрүүл төр зүйлсүүдийг бодож бас болно шүү дээ. Одоо чинь миний хувьд бол бас эрүүл мэндийн асуудал дээр хоёр зүйл ингээд тохио асаалга байхгүй тийм. Үзүүлэх юмсан, харуулах юмсан за болондоо ямар ч гэсэн болгондоо гэл ингээд нэг юм яваал. Нөгөө гүчүү цомоо бол
оо хизээж болоо гэдэг. Ийм их ажил дондод ямар юм нэг чинь бие үзүүлэх шиг тэгээд ч угаасаа тий үзүүлэхээр ингээ бүх юм болдоггүй ч гэдэг юм тий. Дандаа муу мэдээс асуул яана. Тий эсвэл айгаа түгшээд янз бүрийн хэлүүл яана цаашлаад бүх гүн гүнзгий юм гарч ирүүл яана. Тэгээд яг нөгөө энэ хоёр зааг чинь нэг бол намайг аз жаргалтай амьдруулна, нэг бол аз жаргалгүй л амьдрах шүү дээ тий. Гэтэл аз жаргалгүй амьдрахыг хүсэж байгаа хүн байна уу гэвэл нэг ч хүн гараа өрөхгүй шүү дээ. Бүгд л яаж иж яал жаргалтай амьдрах юмсан гэвэл тэгвэл өөртөө ядаж энэ сайн сайхан зүйлсүүдийг бодоорой хүсээсэй тий. Яг үнэн. Тэгээд 9986 104 5 дугаарыг утас шуудаар нээлттэй байгаа. Тэгээд эрүүл байгаарай гэд бид эрүүл амьдралын хэв маягийг уриалсан нэвтрүүлгээ хүргэж байна. Тэгээд өнөөдөр бол мэдээж баясаа цомо хоёрын хувьд эрүүл бодлын талаар ярьж байгаа. Эрүүл бодлоос бид эрүүл биетэй, тэ эрүүл сэтгцийн эрүүл мэндтэй тэр нэг бас бий болгоно гэдэг дээр одоо голчилж байна. Тэгээд эрүүл бодлоос нөгөө урт наслахтай холбоотой гэд тэ бид нар аягүй гадаадын судалгаануудыг бол маш ихээр ашигладаг штэ. Яг тэгэхээр манай Монголд жоохон бага байгааддаг. За тэгээ Yale их сургуулийн хийсэн нэг судалгаан дээр 11,000 одоо гаруй өндөр насныг олон жилийн турш ажигласан байгаад байгаа. Тэгээд тэн дунд ингээд хөгшрөлтийг эргээр хардаг хүмүүс нь илүү өөр байгааг харсан байна. Зарим хүмүүс бол ингээл бараг 40 гараал ирэнгүүт хөгшөрцөн гэж ярьдаг тий. 50 гараал тэтгэврээ авангууд бараг үхэж байгаа юм шиг ярьдаг тий. Тийхгүй манайха. Тэгсэн чинь энд ингээд хөгшрөлтийг эргээр хардаг өндөр настай хүмүүс илүү хөдөлгөөнтэй байсан байна. Ой тогтоолт нь илүү өндөр байсан байна. За тий бие даасан байдал буюу нөгөө хүний гарт ормооргүй байдаг шүү дээ тий. Хүний гарт ороогүй бие даасан байдалтай. Тэгээ илүү амьдралын ийм мэтвэх сонирхолтой байсан байна. Тэгэхээр монголчууд бас тэгдэг шүү дээ. Хүн хөгшөрч биш хөшиж үхт юм а гэдэг тий. Энийг бүр ингээд бодтойгоор судалсан байна. За бүр дараагийнх нь нэг жишээ гэсэн чинь хорт авдрын нөгөө нэг өвчин туссан хүмүүстээр юм сэтгэл зүйн бас юм судалгаанууд хийсэн чинь эмнэлэг дээр одоо нөгөө нэг судалгаануудад болохоор эерэг бодлоор харж байгаа хүмүүс эргээр одоо тий би хорт авдар тусчжээ за магадгүй 2 дугаар шат 3 дугаар шат за идэх боломжтой байна гэж харж байгаа хүмүүс бол нөгөө эмчилгээ даах чадвар өндөр байд юм байна. За тэгээ стрессийн түвшин яг тэрийгээ дагаад би нэрээ эмчилгээгээ сайгээд гамаа сайн бариад хоол ундаа зохицуулаад сайн амраад сэтгэл санаагаа өргөж чадах юм бол итгэрэн штэ гэдэг ийм стрессийн түвшин бага байд юм байна. За тэгээд амьдрах хүсэл бол үнэхээр их байд юм байна. Тий одоо би идэгнэ 2 дугаар шат штэ. За яг хөө идэхгүй одоо 3 дугаар шат 4 дугаар шатанда сонсон хүмүүс байдаг ч гэсэн идэгцэн байдаг штэ тий. Одоо маш их амьдралаараа гэрчилж байгаа одоо хүмүүс одоо сошиалар дүүрэн байдаг. Тэр хүсэл өндөр учраас тэр болгоныг давж чаддаг юм байна. Тэгээд сэтгэлийн хат буюу нөгөө сэтгэлийн тэсвэр төвчээр нь бас маш өндөр байд юм байна. Тим хүмүүс хорт авдрын дараах эмчилгээг маш сайн аваад эдгэрч чаддаг гэсэн судалгаа бас хорт авдрын одоо эмнэлгүүд дээр судалгаануудыг хийсэн байна. Тэр бодлын цикл бас биднийг яг юм сэтгэлийн тэнхээтэй байх, бэрхшээлийг давж гарах, тэр бэрхшээлийг одоо туулах зоригийг бас ингээд төрүүлээд дээ шүү дээ. Тэр бодол тэгээд зөндөө олон одоо ялангуяа нөгөө нэг амьдралыг ялан дийлсэн ялагч нар гэж байгаа ш тий. Хавдрын асуудал дээр баг ихэнх хүмүүс нь дандаа юм өөдрөг бодлоос чадна болно бүтэн гэсэн төсөөллөөс үүдэлтэй байт юм бэл. Тэгээ яг энэтэй холбоотойгоор өдөр бүр талархлаа бичсэн хүмүүс тий. Эрэг сэтгэл одоо судлалын олон судалгаанд бол өдөр болгон 3 сайн зүйлээ тэмдэглэдэг хүмүүсийн стресс нь буурдаг, сэтгэл ханамж нь өсдөг, гутарлын шинж багассан зэрэг ийм тохиолдлууд бас гарч ирдэг байна ш тий. Тэгэхээр зэрэг манайхан яагаад тэгвэл одоо зүгээр ингэж л харъя л та. Ямар нэг хэмжээгээр хавдар тусцсан, өвдцэн байгаа хүмүүсийг тий бидний одоо эрүүл байгаа хүмүүстэй харьцуулах юм бол нэг шат тоошлчлоо гэж харъя л та. Тэгвэл бид нар түрүүнд нь байгаа юм бол яагаад илүү сайжирч болохгүй гэж тий. Тийм болохоор зэрэг энэ гоё эерэг бодлыг боддог байх. Альва асуудал бэрхшээл надад тулгарсан ч гэсэн энийг даван туулна гэж хүлээж авдаг. Хөгшрөлт хааштай л ирнэ. Ирнэ шүү дээ. Ямар нэгэн эрүүл мэндийн асуудал бас ирж магадгүй. Тэгвэл энд гоё бэлэн байл та. Мөө зүгээрээ би ард нь гарч чаднаа. Олон хүмүүсийн өмнө ярд гардаг. Тэгээд өчигдөр орой яг бодож ирсэн. Яг ийм нөгөө гарч чадсан хүмүүсийн түүхийг сонсох ямар чухал юм бэ? Тэ тэр хүнд хэцүү дундаас ингээ босож ирсэн. Үхэлтэй нүүр тулаад, үхэлтэй ингээд уучраад тэр дундаасаа ингээд босож ирсэн зөндөө хүмүүс байна шүү дээ. Тэгээд тэр хүмүүс чинь ингээ түүхээ үлдээсэн, туршлагаа үлдээсэн байдаг шүү дээ. Тэр зүйлсүүдийг сонсоод бодоод өнөөдөр миний энэ лизингийн асуудал юу юм бэ? Яг үнэн. Тэгээд ингээд гоё тэр өөдрөг бодлоо төрөхөр шүү дээ. Яг үнэн. Тэгэхээр эрүүл байгаараа нэвтрүүлэг маань үргэлжлээд хурж байна. Өнөөдөр эрүүл бодлын талаар ярилцж байгаа. Тэгээд 15 цаг 33 минут болсон байна. Хоёлаа бас гоё сонин мөртлөө
тийм амархан амьдралд хэрэгжүүлж болох аргуудыг бас хуваалцъя л да тий. Мэдээж цоомоо сая ингээ талархлаа бичээрээ, гой зүйлсийг бичээрээ гэдэг шиг нөгөө тарих гэдэг чинь түрүүнд аюулгүй горимд ороод идэг гэдэг нь нөгөө аюулын горимд тий. Тэр нь нөгөө нэг дээр үесээ л нөгөө нэг өөрийгөө хамгаалах гэсэн нэг тийм оролдлого байгаад байгаа гэж хэлсэн шүү дээ тий. Тийм учраас таних нөгөө анханасаа л аюул хайж яадаг, муу зүйлүүд илүү төвлөрж яадаг, сөрөг мэдээллийг удаан хадгалдаг тийм бүтцтэй байгаад байгаа байхгүй. Тийм учраас нөгөө нэг 80% нь сөрөг зүйл төвлөрөх хандлага их байгаад байгаа. Тэгээд яагаад би дандаа домоо юм бодоод байдсан болоо гэж ботхосоо илүүтэй тэгвэл энийг яаж өөрчлөх вэ гэх юм бол тарих аюулаас хамгаалах гэж сөрөг рүү тэмүүлдэг юм байна. Сөрөг бодлоод руу тэмүүлдэг юм байна. Харин би аз жаргалтай байхыг бид өөрсдөө сурдаг юм байна. Гэдгийг ингээд мэдээд авчих хэрэгтэй тий. Ингээд тарих дандаа сөрөг юм бодоод ангууд би одоо яагаад дандаа юм уу сөрөг юм бодоод идэм болоо гэхээс илүүтэй. Дээр үеэс чинь нөгөө нэг аюултай амьтдаас, том амьтдаас, махчин амьтдаас цухтаагаад өөрийгөө хамгаалах гэдэг юм биш тий. Энд чинь хөөрхий төрөлхөөсөн юм байна. Тэгвэл би эсэргээрээ аз жаргалтай байхад өөрөө сурах хичээх хэрэгтэй юм байна гэж бодоорой. Эхний ээлж нь. За дараагийнх нь. За дараагийнх нь болохоор мэдээж одоо бас энэнд нөлөөлөх зүйл нь өглөө та хамгийн түрүүнд сэрэнгүүтээ бас ямар дадалтай байдаг вэ те? Ийм ч гэсэн тухайн өдрийг маань бүтээдэг бүтээлийн хамгийн эхний алхам гэсэн үг байгаа байхгүй юу? Тухайлбал одоо юу гэдэг бүтэн өдрөө бодъё л та. За би өчигдөр ер нь хэр амьдралын бүтээмжтэй, хэр бас яг ийм эрүүл одоо те дадалтай. За тэгээд энэний нэг хэсэг маань бодол гэж бодвол би хэдэн яг тэр зөв сайн зүйлсүүдийг бодсон бэ гэд бодоод хэрвээ тааруухан тэр үнэлгээ өгөх юм бол тадвал өдрөө яаж эхлүүлсэн бэ? Тэрийг л бод. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд тэр сэрээд харсан одоо тий судалгаагаар бол өглөө сэрээд харсан мэдээ, чат, сошиал тий за магадгүй талаарх мэдээллүүд тийм тэр одоо болохгүй бүтггүй байна гэсэн одоо тэр цуглуулга датанууд бол бидрийг бол яаж нэг гэхээр стресс түлэх тэр одоо нөгөө анхаарлыг маш сулруулад ядрах мэдрэмжийг өгөөд тухайн өдрийн бүтээмжт манд шууд нөлөөлөх үз байдлаар бидэнд бас ингэж нөлөөлдөг байна. Тэгэхээр үүний оронд сэрснийхаа дараа эхний 10 минутанд эхлээд ус уугаарай. Тэ цонхоо нээгээрээ. Гой нарыг хараарай. Тэгээд магадгүй залбирдаг бол залбираад, тунхагладаг бол тунхаглаа тий. Гой зүйл бодмоор байл бодоод, за талархаад, гой амьсгалаа ингээд гүнзгий аваад гаргаад, хасгал хөдөлгөөн хийвэл хийгээд тий. Ингээд сайхан зүйлийг бодох нь тэр өдрийн бүтээмжид бас ингээд сайнаар нөлөөлнө. Тэгээд яг тэрийг бол мэдэрдэг хамгийн ихний зүйл нь юу вэ гэхээр манай 5 4 настай бит хоёр ингээд орцны хаалга онгоол манай арч жоох юм бүрхэгдэх байхгүй. Ингээд онгоогоол өөдөөс нарны туяа ингээд ягаар ваа ямар гоё өдөр вэ гэд эхэндээ мэдээж би ингээд хэлчээ. Ваа өнөөдөр ч ямар гоё өдөр вэ гэд тэгээ сүүлийн нэг 2 3 өдөр дандаа нөхөр маань байхгүй хүүгөө хөргөж ингээд харсан чи тэр хүүхэд шууд хилдэг болж байгаа байхгүй. Ямар ч өдөр байсан. Ваа өнөөдөр ямар гоё өдөр вэ гэд ингээд тэрийг нэг арьцаараа мэдэрч ийн нүдэрээ харж ийн хамраараа үнэрлж ийн тий. Тэгэхээр яг энэ шиг тухайн өдөр ингээд гоё зүйл харагдахааргүй байсан ч гэсэн муу сөрөг зүйлээр эхлүүлэхээсээ илүүтэйгээр гоё сайн зүйлээр гоё сайн бодлоор эхлүүлэх гэдэг үзээрэй. Тэр өдөрт ч юм бол нөлөөлнө шүү. Таны тарих яг тэр өнгөөр те тэр амьдралыг бас гоё будаж гоё болох боломжтой байх нь ш. За би тэр энгийн зөвлөмжүүдхээс илүүтэй нэг юм жоохон амьдралд ойр зөвлөмжүүдийг хүргээд байгаа те. Илүү бас арай өөр зөвлөмжүүдийг хүргээд байгаа. Эрүүл байхын тулд эрүүлэр бодохын тулд биеийн байрлал хүртэл бодолд нөлөөлдөг гэж бодлоо те. Маш сонирхолтой. Яагаад биеийн байрлал бодолд нөлөөлдөг вэ гэхээр нэг юм хоёр мөрөө хавчаад өсвөр насны хүүхдүүд чинь нэг өсвөр насндаа огтуд хөхнөөсөө ичээд те. Бүгд нэг жоохон туранка байгаагаас яагаад ч юм уу те. Нэг ингэдэг штэ мөрөө хавчаад бүгтийгөөд доошоо харж яваад тэгээд нэг юм амьсгал ингээд нэг юм жоохон давчтцсан үед шуудхан тарих энийг аюултай зүйл ирж байгаа юм байна гэж хүлээж авдаг гэж байгаа. Тэгэхээр та ингээд гоё хэцүү байсан ч гэсэн те яарад явж исэн ч гэсэн магадгүй ингээд жоохон нуруугаа бүгтийлгөөд мөрөө унжуулаад явхаар сэтгэл санааны асуудалтай байсан ч гэсэн мөрөө гоё тэнийлгээд гоё гүнзгий удаан тайван амьсгалаад тэгээ сайхан алхаад үзээрэй. Тэнгүүт таны тарих шууд тайвширж байгаа дохиог авдаг. Тэнгүүт нөгөө нэг сөрөг бодлоод магадгүй таны амьдралд иржсэн хүнд хэцүү зүйлсүүд өөрчлөгдөх боломжтой байгаа байхгүй. Тэгээд мөрөө тэнийлгээд удаан амьсгалаад гоё бие тайвширхыг та бас нэг туршаад үзээрэй. Бид нар чи нөгөө эртнээс нааш нэг тэгж ярьдаг штэ тий. Мөрөө тэнийлгээд алс холыг хараад тэнгэр өөж ширтээд дээшээгээ хараагаа чиглүүлээд гэж
айгүйх багаас ингээд сонсдог гэсэн шүү дээ. Тэгээ одоо ч нөгөө барилга ингээд сууршихын хэрээр, нэгтршихын хэрээр бид нар чинь харах юм хараа хүртэл ингээд нэг юм хоёрын хоорондын зүйлсүүд хязгаарлагдаад байна шүү дээ. Тэгэхээр тэр аас бага гоё уулсыг хараад тий холын зүйлсийг төсөөлөөд өнөөдрийн ингээд саад бэрхшээл байгаа ч гэсэн болно бүтэн гэдэг дээр төвлөрөөд тий. За тэгвэл одоо бас ингэж зөвлөмөр байгаа юм л та. Би яагаад ийм байдаг юм болоо гэж биш тий. Эсвэл одоо юу гэдэг би яагаад ийм байдаг юм болоо гэдэг бодол чинь үргэлж өнгөрсөн төрсөн юм сөрөг туршлагууд байгаа байхгүй. Дандаа алдаанууд, дандаа гаргасан ийм дутуу дулмиг зүйлүүд, нэг л ийм сэтгэлд нийцэхгүй зүйлсүүд дээрээ төвлөрсөн биш хэлсэн үгстэй өөрийгөө үнэлдэг үнэлэмжүүд байгаа шүү. Тэгээд тэгэнгүүтээ тэндээсээ дүгнээд би яагаад ийм байгаад идэм болоо? Би яагаад юм уу юм болоо гэдэг тааруухан дүгнэлтийг хийж шууд энэ асуултаараа тий. Тэгэхээр энэний ингээд ингийн орн тий надад одоо юу хэрэгтэй байна вэ гэдгийг л асуугаарай. Би илүү цаашид яах вэ? Одоо юу хий гэж бодож байна? Яавал зүв бэ гэдэг тэр гарцыг нөгөө асуудлаа биш гарц гаргалгаагаа. Тэгтээ тэргөө одоо жишээлбэл бид нар хүүхдүүдтэйгээ харьцахдаа ингээл аяга хаглаад аяга алдаад усаа ингээд асуучих юм бол яагаад хаглаа ичв? Хин хаглаа ичв? Чи яах гэж хаглаа ичв? Гү тэр хүүхд өөрөө ч мэдэхгүй шүү дээ санаандгүй. Тэгэхээр дандаа нэг тийм нэг асуултуудыг асуугаад идэх те. Харин тэрний оронд за одоо яаж тэгвэл хоёлаа энэ усыг одоо те цэвэрлэх вэ? Хоёлаа юмнуудаа яаж эвдлэхгүйгээр шатаахгүйгээр цэгцлэе гэж бодож байна. Одоо юу хийх хэрэгтэй вэ гэдэг нэг дараагийн зүйлсүүдийг ерөөсө бодуулдгүй юм байна л да. Одоо ингээд бодоод тахаар те. Дандаа нөгөө нэг юм өнгөрснийг нь сануулаад алдаагийн сануулаад дэлгөө маажи дандаа юм угаасаа юм аавгаа дөрөөцсөн гэдэг юм дээ. Яг тийм зүйлсүүдийг л өөрчлөх хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэрэндээс чинь л нөгөө нэг их ажил харахаараа ва би энэний ард гарнаа гэдэг нэгэн бий болж байгаа байхгүй. Яг үнэ. За дараагийнх нь болохоор ийм зүйлэн тий нөгөө та өөрийнхөө бодлыг ажиглаад удирдах чаднаа гэж нэвтрүүлгийнхэнт хоёлаа ярьсан шүү дээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой одоо юу гэдгийг те тархиндаа орж ирсэн сайн байна уу муу байна уу тэр бодлууд бүгдээрээ үнэн биш ээ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэл үнийн юм шиг ургуулаад тэгэл ургуулсан бодоол эмэгтэйчүүд бол бүр төсөөлөлтөй гаргуун гэдэг шиг те төсөөлөл цааш нь боддог те. Тэгэхээр энийг ингээд өөрөөсөө бас ингэж баталгаажуулах хэрэгтэй те асууж тодруулж бодож ажиглаж баталгаажуулах хэрэгтэй. Яаж вэ гэвэл энэ хэрэг үнэн үү? Яг 100% үнэн үү те. За тэгээд би энэ талаар үнэхээр хэтрүүлж бодоод байна уу? Сайнаар муугаар тий. Үнэхээр муугаар хэтрүүлж бодоод байгаа бол нэрээ 100% ийм байх алба ёсгүй шүү дээ. Угаасаа ийм боломжч байхгүй гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд дараа нь хэрвээ тий найз маань намайг ингэж муугаар ботсон бол би юу гэж дотроо өөрийгөө дүгнэж эргээгээд би юу гэж хэлэх байсан бэ? Тэ гэдгээ хүртэл ингэж бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй л нөгөө нэг хүн хэлэнгүүт тэрэнд нь үнэмшчихдэг тий. Тэнгүүтээ өөрийнхөө бодолд хүртэл өөрөө үнэмшчихдэг. Тэгэл тэр бодолтой бүдрээл унаал бүдэрч унаал дахиад босоод бүдэрч унаал яваад иддэг. Тэгэхгүй байх нь айгүй чухал байдгаа гэдгийг бол зөвлөдөг. За ингээд өнөөдрийн эрүүл багаараа нэвтрүүлэг дээр сэтгэл зүйн эрүүл мэндэд бас тэ нөлөөлөх үз бидний бодол санааны яг ийм эрүүл бодол санаатай магадгүй бодол санаагаа контролдож удирдах чадхаар болвол тэ хэрэглэж болох тэр энгийн зөвлөмжүүдийг бас хүргэж байгаа тэ. Сүүлийн нэг зөвлөмжийг товчхон үргэлж босгочих. За энэ дээр бол байгаль бол тархийг сэргээдгээ. Тийм учраас байгаль дайрхан байгаарэ тий. Болж игэл утас технологиос хол тэр гоё цаг агаарын мэдэр салхийг мэдэр тий. Нарны гэрлийг тий тэр үүсийн хэлбэрийг амьтдын чимээг чагн тий. Энэ нэргээд бидний дандаа сөрөг зүйл бодож болохгүй бүтэхгүй гэсэн хязгаарлагдмал энэ байдлаасаас гаргадаг учраас байгальд байх нь бас их чухал шүү гэж хэлмээр байна. Тийм шүү. Тэгээд бас нэг зүйл одоо хүмүүс ялтчгүй нөгөө юм маш завгүй амьдардаг болсон тий. Тэгэл олон ажлыг амжуулах гал хувь хувьсгалын бүх зүйлэл бужигнуулаад тэгэл тарамдаал ундаг тий. Тий ажил дээр ч гэсэн ингээл ажлаас ажил руу шилжих явц хүртэл магадгүй нэг л мэрэгжлийн дагуу ажил хийж байгаа ч гэсэн тэр ингээд юм ачаал үсгдэг. Тэгвэл 2-3 ингээл ажлын үүрэг даалгавар аваад 2-3 мэрэгчлэр ажиллах нь хүний тархийг маш ихээр ядрааж яадаг тий. Тэр нь ингээд нэг юм хит их ажил гэхээсээ илүүтэй олон тал руу яваад идэг. Тэгэхээр анхаарал мууддаг, ууртай, бухимдалтай болдог, стресс нэмэгддэг, бусадтай харилцаа хүртэл хэцүүддэг. Тэгэхээр би яг ямар ажлын талбарт байвал яавал боломжтой вэ гэдгийг өөрөө бас харж байгаа юм бол ажил хийж байгаа хүмүүсийн маань хувьд маш чухал тий. За дараагийнх нь бол мэдээж сайн унтах. Сайн унтах бол үнэхээр чухал. Би ойрын 3 өдөр сайн унтаж чадахгүй байгаа.
Тэр маань гэхдээ манад жоохон ханиад төрснээс болоод шүн маш их ханиаж байгаа. Харшлын гаралтай нэг юм вирусын чанартай ханиад байна. Тэгэнгүүт яг шүн бүр ингээд ямар ч нэг 2-3 цаг бол ханиаж байгаа. Тэгэнгүүт ингээд хажууд нь ингээд тэ унтаж чадахгүй босоод ус уулгаад нуруунд дээр нь зохиж өгөөд тэгэнгүүт ханиах болгонд нь сэрээд ангууд яг ингээд өглөө бол үнэхээр хүнд босч ирж байгаа байхгүй. Тэгэхээр сайн унтвал ингээд олон талаа юм бодохгүй. За муу унтаад ирэхээр за одоо яана гэл нэг тийм тий. Тэгэл магадгүй хүмүүстэй ч гэсэн жоохон эвгүй харьцчих гал. Тэрийг өөрөө ингэж удирдахгүй бол тэр болохоо очих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм үед ч гэсэн сайн унтах нь чухал шүү гэдгийг сануулмаар байна. За сүүлийн хоёрыг бол нэгтгээд хүрэх гэж бодож байна. Өөрийгөө мэдээж шүүмжлэх хэрэгтэй. Одоо сайжруулахын тулд тий. За би нэг энтэйгээ ингээ харьцсан шүү. Энэ удаа ингийн шүүч гэдэг юм дэ. Гэхдээ байнга шүүмжилдэг одоо энэ талбар нь бол сайн биш шүү. Судалгаагаар өөрийгөө өрөвдөх одоо чадвартай хүмүүс нь хурдан сэрэгдэг, алдаанасаа суралцдаг, сэтгэл зүйн дархлаа өндөртэй байдгаа гэж одоо тий гаргасан учраас бас энэ дээр анхаараарай. Хамгийн сүүлд нь хүнтэй ярилцах нь таны тархины одоо энэ өвдөлтийг багасгадаг учраас тий бусдад өөрийгөө илэрхийлж ганцаардж байгаа үедээ стрессээ бас ингэж гадагшлуулж өөрийгөө илэрхийлж тэр ойлгох мэдрэмжийг эрхчлөөг бас хүлээж аваарэ гэж хэлмээр байна. Тэгэхээр бид нар өдөр болгон бол бие махбод бол хоолчж байгаа шүү дээ. Өглөөний цайгаа уун, снэк идэн, тэ нэг гоё амттай кофе уун идэн ч гэдэм өдрийн хоол орой бол яг тэрэн шиг тархиа бас бодол санаагаа бас хооллох хэрэгтэй. Тэгвэл юугаар хаалж байна? Энэ сошиал медиагаас уу, сөрөг зүйлсүүдээс үү, тэ? Тэр хоололж байгаа зүйл манаас зүв байгаасаа. Тэгэхээр эрүүл бодол гэдэг бол дандаа л инээгээл, дандаа болондоо гэдэг тэр зүйл биш. Яг хэцүү үед өөрийгөө зовоохгүй байхыг хэлнэ шүү, тэ? Тэгэхээр сөрөг муу зүйлийг дандаа бодож өөрийгөө битгий зовоогоорой гэж нэвтрүүлгийн төгсгөл бас уриалмаар байна, тэ? За тэгээ нэвтрүүлгийн маань цаг гинт хүрээд өндөрлөж байна. Эрүүл агаараа нэвтрүүлгээр өнөөдөр эрүүл бодлын талаар гэр бүл судлаач, сэтгэл судлаач Баясаа Цаама хоёр нь ярилцлаа. Тэгээ сонсогчдаа эрүүл байх нэг дадлыг өөртөө суулгаж аваад нэгэн ч болтгоо туршина гэдэгт итгэлтэй байна. Тэгэд бидэнд таамтайсанд баярлалаа. Дараагийн эрүүл байгаараа нэвтрүүлгээрээ пүрэв гарагт иргээд уулзъя. Түр баяртай. Эрүүл биед саруул ухааныг оршоох Эрдэнэт хүмүүн танд эрүүл байгаараа нэвтрүүлэг хүрлээ. Өөртөө анхаарч хайртай бүхнээ хамгаалж эрүүл байгаарай.